За бүгдээрээ сайн уу? Оги Жимгийн хоёрын Туркийг зорих бүцэгтэй аяллаа 4 дахь өдөр. За ингээд аялын 3 дахь өдөр бол хилээр гараад километрээр дараалаад амжсан байсан. Тэгээд Орсын хил дээр нэлээд саатууллаа. Тэгээд 3 дахь өдөр бол гарч амжаагүй. Тэгээд хилийн ойролцоо байрлах буудалд нэг өдрийг бас өнгөрүүлсэн байгаа. Тэгээд маргааш нь буюу аялын 4 дахь өдөр километр гарan хил рүүгээ алхаад явж байна. За тэгээ энэ өдрийн өглөөний цай бол маш гоё сонирхолтой газар уусан. Тэгээд Жимгийн бас нэг төгсөлтийн ангийн найзаас тээврийн жолооч юм лээ. Тэгээд ийм гоё өглөөний цай бэлдэж өгсөнд баярлалаа. За тэг өглөө хил 9 цагаас онгоод юм лээ. Энэ өдөр бид хоёр ямар ч гэсэн хилээр гарч амжсан. Гэтээ өстө бөөн болж гарсан. Бид хоёрыг бараг 7-8 цаг хил дээр нэлээд байлгасны пассворт энэ төр урааж авалсан. Нарыг шалгаж нэг гэж байсараад арай хийж нэг юм хилээр гарсан. Тэгээд хилийн шалгамныхын бол үнэхээр өстө амар хүн сурталтай хүмүүс юм лээ. За тэг хил дээр одоо өвчнөө цаг юу хэсэг хийхтэй. Тэгээд хоёр сайхан зүрхний андтай болсон байгаа. Тэгээд зүрхний андууд бол бид хоёр бас зөндөө их тусаалсан. Мөн дулаан машинд нас суулаа. Тэгээд зөндөө их буу халлаа. Сайхан найзууд боллоо. Тэгээд нэг юм арай хийж хил гараад сайхан базя гэж бодоо явж идэл бас нөгөө аимшигтай шуурга салхин насаа моцикл тамин авч идчих гээд хэцүүхэн байлаа. Тэгээд цаг агарын байдал бол улам хүндэрсээрээс айгүй хүйтэн болж исэн. Тэгээд хилээ гараад нэг 150 км орчим яваад Акташ гэдэг газар ирсэн. Тэгээд ямар ч өглөө идэх хүнс болон ойр зургийнхаа хоолны мэг дэлгүүрээс авсан байгаа. Тэгээд ийм олон фэнүүдтэй болсон. Дэлгүүр дотор хамтдаа хисэж нэг 5 үг соллоо. За тэгээд замд бас яг цас орж эхэлчихсэн. Тэгээд яг цасан шуурнаас өмнө амжиж нэг айгүй хөөрхөн тэмцэвэрхэн амралтын газар олсон. Үний хувьд болохоор 3900 рубль байсан. Тэгээ бид хоёр нэлийн даарсан байсан болохоор шууд л орохоор шийдсэн дээ. За нэг иймэрхүү байлаа. Тэгээд бичлэгтэй маань хамт байсанд баярлаа. Маргааш бүр гоё адал явдалтай бичлэгээрээ уулзъя. Бай.